2026 оныг бизнес эрхлэлийг дэмжих жил болгон засаг даргаас зарласан Адроф 01 захирамжаар гарсан. За үүний хүрээнд Улаанбаатар хотын 2 онцлог төсөл дээр иргэдээс ирсэн, аж ахуйн нэгжүүдээс ирсэн саналыг онцолж, иргэдээсээ бол санал асуулга авч ажилласан байж байгаа. Улаанбаатар хот хамгийн анхны агаарын нийтийн тээвэр буюу нийтийн агаарын дэд үтцтэй байгаад үүгээрээ яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ, цус, өвчтөн, дээрээс нь онцгой хэдийн албан хаагч нар хотын түвжин дээр Улаанбаатар хотын хэмжээнд яаралтай эмнэлэг болон онцгойгийн объект бусад байрлалууд руу Улаанбаатар хотын төвөөс яаралтай хурж болох ийм агаарын анх удаа нийтийн тээвэр буюу нисдэг тэрэг том хэмжээний дороо цаашлаад бага хэмжээний онгоцууд хотын төвөөс нисэх аймгийн ойрхон төвд рүү агуул хотууд руу хүрэх боломжтой байдлаар ингээд нийслэл Улаанбаатар хот бол нийтийн тээврийн дэд бүтцээ эзэмшгээр хувийн хвшилтэд бол ажиллая гэдэг хувийн хвшил санал гаргасан үндсэн дээр бид нар иргэдээс санал асуулгыг 23-наас хойш бол санал асуулга авахд нийт 2023 иргэн санал асуулганд оролцож 95% дэмжлэгтэй дээрээс нь иргэдээс санал асуулган дээр бичиж байгаа зүйл бол энэ асуудлаа яаралтай хурдан шийдвэрлэеч тийм ээ эрүүл мэндийн асуудлуудаар бол нэн шаардлагатай байна гэдэг бол иргэдийн санал асуулга ирсэн. Анх удаа хийгдэж байгаа хууль эрх зүйн нам давтамжийн агаарын тээвэр Улаанбаатар хотод нэвтэрч олно гэсэн ийм эрх зүйн зохицуултууд бол байхгүй. Ийм учраас бид нар энэ дээр ажлын хэсэг гарч тодорхой хууль эрх зүй болон бусад юмдаа нийцүүлж ингэж цаашаа судалж үзэх шаардлагатай. Энэ хүрээнд бид нар бас өнөөдөр on time гэдэг санал гаргацсан компаниа бол урьж хүлээж аваад санамж жижиг зурхаар хүрэлцэн ирсэн байна. Санамж жижиг ингэж солилцчих тийм ээ. Метрополитен орчин үеийн Smart Eco City гэдэг энэ л бүхий концепцийн салшгүй хэсэг болж явж байгаа. Тэгээд өнөөдөр амьдралын чанарыг нэмэгдүүлэх, даваа талаа даргын хэлдэгчлэн яаралтай эмнэлгийн тусламж тийм ээ, нийгмийн авраа хамгаалах зөвхөн оршин суугч иргэд биш, Улаанбаатар хотод жуулчилж ирж байгаа зочид, гадаадын төлөөлөгчид, COP17-гийн хүрээнд ирэх төрийн зочид гэтэй бүхий салбарт энэ агаарын дэд бүтц маань ерөөсөө бий болсон тэр даруйда нэмэлт аливаа нэгэн хөрөнгө оруулалт зохицуултгүйгээр шууд үр дүнгээ өгөх дэд бүтц гэж бид харж байгаа. Тэгэхээр бид нийгмийн хариуцлагын хүрээнд болон агаарын тээврийн салбарт бизнес эрхлэгч компанийн хувьд бол энэ дээр санал санаачлага гаргаж одоо глобалны чиг хандлага агаарын тээвэрт хаа явж ийн тэрийг Улаанбаатар хотод нийслэлдээ хэрэгжүүлэхийн төлөө хичээж ажилланаа. Тэгээ бидний дэмжиж байгаа даваа талаа даргадаа нийслэлийн засаг даргын тамгын газрынханд баярлалаа.